За ингээд Монгол улсынхаа нийт иргэдэд нийт одоо дэлхийгээр тархсан суурьсан монголчуудаа шинэ жилийн баярын мэндийг хүргье. 2025 он маань одоо ингээд өндөрлж байна. Ирж байгаа одоо 2026 он бол монголчуудын хувьд бас ивэлээ хайрлж ирсэн тийм морин жил байгаа. Тэгээ гал морин жилийн одоо шинэ жилийн мэнд хүргье. За 2025 онд улсын их хурлын гишүүнийхээ хувьд өөрийн одоо сонгогдсон тойргийн одоо иргэдийн төлөө за мөн Монгол улсын одоо эдийн засгийн байнгын хорооны гишүүний хувьд даргын хувьд нэлээд одоо идэвхтэй ажилласан гэж өөрийгөө үзэж байна. Тэгээд ялангуяа одоо Гоём бүс нутгаас сонгогдсон хүний хувьд Гоём бүс нутгаараа чиглэсэн гол тулгамдсан асуудлууд болох усны асуудал, гол тулгамдсан асуудлууд болох одоо уул уурхайн хариуцлагатай уул уурхай, нийгмийн хариуцлагатай, байгаль орчны хариуцлагатай уул уурхай байлгахын төлөө за мөн Гоём бүс нутагтаа одоо ажлын байрыг бий болгож байгаа уул уурхайн томоохон төслүүдэд говийн аймагуудынхаа иргэдийг одоо түлхүү авах гэдэг олон ажлуудыг бас оролцож хийлээ. Тэгээ Гоём бүс нутгаас сонгогдсон 7 гишүүнийхээ хамт энэ одоо олон одоо хуулийн төслүүд юмнууд дээр ингээд ажиллалаа. Нэлээд олон ажлын хэсэгт орж ажиллалаа. За манай одоо сонгогдсон Гоём бүс нутаг маань бол автозам, төмөр зам нэлээд том сүлжээнүүд бий болсон байдаг. За энэний одоо сөрөг нөлөө бол одоо Гоём бүс нутгийн мал амьтад, зэрлэг ан амьтад одоо вагонд дайруулах, машин дайруулах, автомашинд дайруулах, за хүнд даацын машинуудад ингээд одоо хөрөнгөөрөө хохирох гэд энэ олон юмнууд байдаг. Тэгээд энэнийг одоо замын хөдөлгөөний дүрмээс авахуулах тал дээр Монгол улсын ерхий сайдад албан бичиг өгч замын хөдөлгөөний дүрмэд одоо өөрчлөлт оруулах ийм шаардлагыг тавьж ажиллалаа. За энэ ажил маань бол дуусаагүй байна. За хууль зүйн яам одоо энийг нэгтэлж нэг хариу ирлээ. Бид бол дахин хариуг нь явуулж байгаа. Яагаад тэгэхээр одоо манай жишээ нь одоо манай Гоём бүс нутагт олон 10 гаруй одоо тэмээгийн дайруулсан ийм малчин хүн улсын дээд шүүх хүртэл энэ охирлоо барагдуулж өгөөч гэж явсан боловч дээд шүүхтэр арамсалтай нэг замын хөдөлгөөний дүрмээс болж малчин хүний охирлыг одоо барагдуулахгүй мөн автомашиныг засварлах одоо 30 сая төгрөгөөр засварлах ийм шийдвэр гарсан. Тэгээд энэнд бол одоо Гоём бүсийн гишүүд бид бол харамсаж байгаа. Тэгээд энэ бол монголчууд бол одоо нүүдлийн мал аж ахуй соёлтой ийм орон нүүдэлчин улсууд дээрэс нь одоо дэлхийн энэ бэлчээрийн мал аж ахуйн одоо голомт нутаг юм учраас үндсэн хуулиндаа мал аж ахуй бол үндэсний баялаг өгөөд төрийн хамгаалтанд байна гэж үндсэн хуулиндаа оруулсан ийм улс. Ийм учраас бид өхөн бас энэ үндсэн хуулийнхаа заалтыг дээдэлж энэ тодорхой журмуудаа бас өөрчлөлт оруулахын төлөө ажилласан жил байлаа. За мөн одоо манай Гоём бүс нутагт гүний усыг их хэмжээгээр уул уурхайд хэрэглэж байгаа. Тэгээд энэ хэрлэн тоон орхон анги гэдэг энэ гадагшаа орсож байгаа томоохон гол мөрнүүдээс 3% л одоо говь руу авчихад оюу толгой тэр Эрдэнэс тавналгой, энержи ресурс гэдэг МАК гэдэг энэ компаниуд нүүрсээ гүний усаар угаахаа болно. ЖСМ ажимлаа гүний усаар байжуулахаа болно. Тийм учраас гадаргын усыг яаралтай авчих энэ төслийг өргөжлүүлж яаралтай улсын төсөв дэмжлэгийг үзүүлэх энэ ажил дээр бас голлон ажиллаа. За энэний үр дүнд бас улсын төсөв дээр 9 тэрбум гаруй төгрөгийг орхон анги төсөл дээр тавилж чадлаа. За оюутлогоо компаниар бол одоо 10 тэрбум төгрөгөөр 3 сая доллар буюу 10 гаруй тэрбум төгрөгөөр хэрлэн тоон төслийн техник эдийн засгийн үндэслэлийг одоо өргөжлүүлэн хийлгэж байгаадаа бол баяртай байна. За 2026 онд бол одоо энэ төрийн энд анхаар бүтцийг байхгүй болгох энэ одоо хилцэж байгаа энэ зөвшөөрлүүдийг багасгах энэ хуулийн одоо улсын их хурл маань баталж энэний дагуу одоо жишээ нь хуушурын зөвшөөрлийг хүртэл одоо олгодог тийм олон
одоо ажлын байр, олон одоо төрийн албаа хаагчид ажиллаж байгаа. Тэгэхээр энэ одоо монголчууд маань энэ жижиг дунд бизнесийг дэмжих гэж байгаа бол энэ иргэдийн бизнес эрхлэхийн дэмжих гэж байгаа бол иргэдээ орлоготой байлгахыг ингээд дэмжиж байгаа бол энэ зөвшөөрлийн хуулиудаа одоо 90 гаруй хуульд өөрчлөлт оруулахаар одоо ингээд яг одоо хэлцэж байна. Энэ маань бол одоо эх хонд ингээд батлагдана. За энэ маань батлагдсны одоо дагуу энэ одоо яамдын том данхар бүтцүүдийг энэ төрийн албаны том бүтцүүдийг одоо хэмнэж одоо цалин багш эмчнэрийнхээ цалин дэтгэврийг одоо бодитойгоор нэмсэн ийм жил байхаар тооцож байгаа. За дэлхийн болоод Монгол улсын эдийн засгийн хувьд бол одоо оны эхнээс бол хүндэрч бас магадгүй байгаа. Тэгээд гадаад их нөхцөл шалтгаан байгаа. Тэгээд энэ бүгдэд бас тохируулж бид бүхэн одоо жишээ нь биржийн тухай хуульд одоо өөрчлөлт оруулах, тээвэрчдийн одоо бизнесийг одоо буцааж зах зээлийн зарчимд шилжүүлэх гэх мэтийн одоо олон ажлуудыг ард түмнийхээ одоо яг хармайнд нь орсон цалин тэтгэвэр багш эмчнэрийн одоо нийгмийн асуудлыг яг одоо юуг өөрчлөл одоо тэдэрт маань хэрэгтэй байна вэ гэдэг энэ гол тулгымцсан асуудлууд дээр л анхаарч ажиллана гэсэн ийм төлөвтэй байна. Тэгээ энэ дагуу орж ирж байгаа хуулиудыг мөн одоо өөрийн зүгээс бас санаачилж гишүүдийнхээ өргөн барьсан хуулиудаар санал бодлоо одоо нэмж өөрийн одоо санаачлах хуулиуд дээр бас эдгээр зүйлүүдийг анхаарч ажиллаа. За нийт иргэддээ энэ 2026 онд аз жаргалаар дүүрэн байх болтугай, эрүүл энх байх болтугай. Тэгээд өөрийн одоо амьдрал, өөрийн одоо гэр бүлдээ одоо цагаа зарцуулж гэр бүлийнх нь орлого нь өссөн ийм сайхан жил байх болтугай. Эх 2026 оныг бас миний бие болон одоо 30 гаруй гишүүд санаачлаад энэ үдийн хоолыг одоо хүүхдүүдэд үдийн хоолтой цайтай байлгах энэ санаачлагыг хэрэгжүүлсэн тэр нэг эхлүүлсэн он жил болно. Тэгээд монголчууд бол одоо жишээ нь хүүхдийн хоолунд хүүхдийнхээ сургуулийн хоол ундыг сургууль дээр нь одоо хоол ундаа идчихдэг. Энийг энэ асуудлаа шийдэхгүйгээр цаашаа явахд бол одоо үнэхээр одоо цаашаа юу хийх вэ? Тэгэхээр эхлээд бол одоо энэ асуудлаа шийдэе гэсэн юм зорилготой 2026 он гарч байгаа. Тэгээд ямар ч байсан 2026 он бол одоо жишээ нь Дорногов, Өмнөгов аймаг, за нийт 10-аад аймагуд одоо үдийн цайгаан аймаг нь өөрөө шийдсэн улсын төсвүүдээр бас тодорхой хэмжээнд суулгасан ийм жил байна. Тэгээд одоо 2026 онд нийт иргэддээ сайн сайхан бүхнийг хүсье. Тэгээд эрүүл энхийг хүсье. Улам их одоо аз хэмэрийг хүсье. Баярлалаа.